Philly nigga. За энэ сайхан нартай өдрийн мэндийг хүргэе. Манай 2 дахь дугаар маань ингээд эхэлж байна. За дараагийн зочинтойгоо яг одоо уулзцгаая. За. Гараа ирж авахгүй. Корона. За одоо дараагийнхаа би ч маш байх. За албан ёсоор хоёлаа танилцъя те. Мөнхчин Цэцэг. цэцгээ цэцгээ юм болоо би мал юм болоо. Мессежээр танилцж үзчихсэн үү? Тийм жоохон махамхтай. Хүмүүстэй юу? Хай май гэл бичдэг. Нөө нэг дээр үед нөө ингээд Мессежээр танилцдаг байсан. Би болохоор нэг залуучууд бас эрүүл хаалдаг байгаасаа гэж юу хүсэж байгаа. Тэгээд Монголд одоо ингээд нэг би сая нэг юм боёны юм хийж үзсэн. Тийм. Тэгэнгүү сайн үлсэн юм. Тэнгүүд юусоо ингээд айгүй хүмүүс холбогдтой байл. Манай ингэсэн, манай юм хор тавдартай, манай ийм өвчтэй. Тэгээ энэ болгон энэ буруу хооллолт байд юм уу? Эсвэл одоо энэ залуучуудын залуучууд ингээд хүүхд мөхд би ингээд хардаг байхгүй. Тэнгүүд ингээд 100 мөн зайсанд 12 өнгөрч явахт ингээд хүүхдээ чирсэн шин годомчны шарлаг хэдүүлээ явж байгаа байхгүй. Тэгээ тийм бид зөндөө хардсан шүү дээ. Тэнгүүд одоо яг энэ эрүүл хоолч талаас нь бас нэг гоё юм яриач. Энэ шин судлал өөр аюу гоё ахгүй юу? Гэтэ тэрнгөө бид нар нөгөө хүнсний хамааралтай амьдарч байгаа. Яач чадсан угаас өдөр тутмын хэрэглээ хоолтой. Дахиад дэрс нь хүн амын бодлогын хувьд яригдж байгаа хамгийн хэцүү зүйл бол ерөөс эрүүл мэндийн асуудал нэг тавигдж байгаа. Монголд ингээл яригдахад бол жишээ нь жил 500 хүн хорт тавдраа нас урж байна. Мөн дээр нь хүүхдийн хорт тавдрын үхлийн тоогоороо биднэрт тэргүүлж байгаа. Тэгэхэд тэгээ 3 сая мөртлөө дайн болцсон юм шиг нэг газар бөмбөг одоо Иракч гэдэг юм уу тий. Сириат бөмбөг хайцсан юм шиг ингээд бөмбөг нь одоо тэр эрүүл мэндийн тий хорт тавдар болчиход. Тэгээд хүлээд өгдөг. Тэгэхээр хамгийн гол нь эрүүл мэндийн бодлогын хувьд ерөөсөө яамнаас чиглэл бодлогын хувьд зөв юм хийж чадчихээн гэж би ерөөс харахгүй байгаа. Нийгэм одоо юу гэдэг нь урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулад ингэж байна гэл төсвийн зарлага хийгээл ингээл явж байгаа боловч тэрэнд хамрагдж байгаа хэдэн хүн байдаг вэ? Ахаа дээрээс нь хувь хүний хариуцлагын хувьд нөгөө эмнэлэгт очиж нөгөө урьдчилсан сэргийлэх үзлэгтээ ерөөсөө ордгоо мэлээ монгол хүн. Одоо жишээ нь хавдрын маркер тэгтээ тэрнгүүл монголчууд илэг ходоод амаа үзэх хөхний хорт тавдраараа дэлхий тэргүүлээ явж байгаа хахад үхлийн тоогоороо штэ бүр тэргүүлээ явж хахад ядчил нэг жилдээ хорт тавдрын маркер гэдэг ямиг уул нөхчүүлээгүй зүгээр байгаа байхгүй юу. Тэгээд тэр тусмаа одоо нөгөө эмэгтэйчүүдийн амаа үзүний хорт тавдар өтрээний хорт тавдар те савны хорт тавдар айгүй одоо илбэг болцсон сүүлийн үед тэрний юу гэвэл нөх химэн папиллома вирус гэдэг хүмүүс ер нь хитэр ойлог юм мэдтгүү. Эрэгтэй хүн нь тэгч болчдаг, эмэгтэй хүн нь савны хорт тавдар болчдаг, эрэгтэй хүний одоо юу гэдэг 10 орчим хувийн шодон хорт тавдар тасах боломжтой. Эмэгтэйчүүд нь болохоор юу гэдэг одоо өтрээний умаа хөдөөний хорт тавдар гэдэг. Тэгэхээр чин дээр 200 гаруй 300 гаруй төрлийн химэн папиллома вирус Монголд айгүй илбэг дэлбэг байдаг. Тэгээд одоо ингээл одоо замраагүй хавталт ч юм уу юу гэж бас залуучуудын хариуцлага тий. Одоо эрэгтэйчүүд нь тэр чинь тэгээд эрэгтэй хүнд бол яадаг ч үгэж байгаа. Тий 10% л шодоо хорт тавдар тус магадлалтай. Тэгэнгүүтээ эмэгтэйдээ болохоор одоо ингээд өгчдөг. Халдар өгöd юм шиг тий. Тэгээд эмэгтэйчүүд маань бол тэрийг мэдэхгүй. Зүгээр мозокийн шинжилгээр гарахгүй шүү. Тий. За анхаар цаагаараа. Би ингэж боддог. Одоо жишээлбэл ингээд хоёул одоо хоол явж исэн чи бүр өсрөө яриа. Юу боддог. Ойлож байна. Энэ бодсон. Амар serious юм ярьж байна. Ам халуул бүр ингээд ингэж шүү. Юу ингээд давж явж байгаа. Гэхдээ амар хэрэгтэй юм ярьлаа. Яг тэгэхээр тий энийг мэдхгүй баг эрүүл хоолтоос илүү хэрэгтэй байсан баг. Магадгүй бах тий. Би бас энэ дээр аягүй эмзэглэж явдаг байхгүй юу. Ингээд нөгөө нэг хоёул ер нь энэ яриагаа ярьчих шээ. За. Тий. Тэгээд энийг гол нь юм зоригтой хэлэх ч юм уу эсвэл инг хүмүүс аягүй хор байдаг байхгүй. Энийг ярингууд ингээ пүү па болоод тий. Тэгэл эцэг эхчүүд хүүхдүүдэд нэг ярих юм баг одоо бэлгийн боловсрал гэх юм уу. Тэгээд одоо үнэхээр одоо ингээ зоригтой хэлэх хүн хоёлаа л байна. Хоёлоо чи өгчсэн үү? Химийн папиллома вирусын тест өгдөг үү? Өгчсэн. Би нөгөө нэг эмнэлэг дээр очдөг байхгүй. Тэр болохоор ерөөс ингээд
нэг 17 18 төрлийн юм. Чи Гран При дээрсэн. Аа тийм байна. Шинжлэхийн хантаан тийм ээ. Тэгэхээр аюу амраад би болохоор ягаад тэнд очиад яа тэгэхээр өөр газрууд болохоор ингээд зүгээр нэг хідэн тооны нэг юм бэлгийн зам нэг үзэл тэгэл тэр байхгүй бол зүгээр ирүүл байна. Тэгэл явчих. Тэгэхээр аюу хайраа. Нэг өгч. Ингээд аюу их залуучууд ер нь үзэх шинжтэй хандлагатай байлээ. Тэгээд залуучуудаа битээр уриалж шүү. Ямар ч гэсэн үзлэг тамрагдаад тэгээд гол нь ирүүл байгаараа ирээдүйн ирүүл гэр бүлийнхаа төлөө. Зүйтэй. Yeah. За тэгэхээр бид өнөөдрийнхөө хичээлэх газар ирлээ. Тэгээд одоохондоо бол дотор ороогүй учраас мэдэхгүй байгаа. За тэгэхээр ямар ч л байсан эрэгтэй эмэгтэй хүмүүс шодрог өрсөлдөхөөр юмыг сонгосон байгаа. Тэгэхээр хэдүүлээ ороод би бол дахиад нэг ялагдчихгүй хичээн. Ялагдчих шүү дээ. Тий орцгой. Би төрүүлж авах гэж би ч нэг джентльмен юу үзүүлэх гээд. This is far from the end. You're gonna be back for more. This is far from the end. You're gonna be back for more. За, цэцэг юм байлтилдаа. Байлтилдаа. Байлтмаар байна шүү дээ. Хурдан төргөн гэдэг. Байлтилдаа. You're gonna be back for more. Экшнерийн төрлөөр яг хичээл заадаг үндсэн сурагч нар 3 байгаа. За тэгэхээр тэр 3-ынх нь нэг нь болохоор би. Тэгээд өнөөдөр та бүхэнд үндсэн техникүүдийг чинь хөнгөн одоо цогсон дуртаад за тэгээд буудлага хийх үуч юм бол даалтаад явах юм байна. Багт баярыг хүргэе. Өөдгс шаарддаг. Хүргэе. Тэгээд ерөнхийдөө бол ойлгосон сайн анхаарахгүй бол доошоо юм орлоо. Байлтаа. Тэрээс шиг гохон дээр хороо хөрөхгүй гэдгийг сайн анхаараа. Би бол сурцсан тэрийг. Гохон дээр ямар ч үйл. Тэгээд хасагдахгүй байхыг хүсье. Би өрсөлдмөр байна. За тэгвэл юугаа техникээс сураад яа. Гоо бариалгүйгээд хас буудахгүй. Тэгэхээр practical спортод 60-аас дээш 18-аас доош гэдэг насны ангиллаа дундуураа оролцож байх. Тэгэхээр practical спортод яг нас бүс ерөөсөө заагсан юм байна. Би нэг юм хэлье гэж бодлоо. Над нэг яхаар хүн хамгийн гоё харагддаг юм. Хүн яг мэддэг юм ярьж явах та эсвэл юм чаддаг юм хийж явах та аюу гоё харагддаг тий. Манай Аслан багш маань тэгэхээр гоё харагдаж байна. Тэгээ хүн ингээд нэг чаддаг юм хийгээд өөрийнхөө мэддэг юмдаа ингэж дурлаад тэгээд бүр ийм гоё юм бүтээгээд тэ тэнгүүтээ энийгээ хүмүүнд заагаад дээрэс нь хүмүүсээс бас энэ тэ бас юм гоё чөлөө цагаа гоё зүг боловсон өнгөрүүлж байгаа байхгүй тэ.
Тэгэхээр маш гоё байна. Тэгээд маш гоё харагдлаа. Би эмэгтэй байсан болоод тийм үү гэж. Тийм үү тэгээд. Тэгэхээр л дээ. За хэлсэн бодлого. Гэрт. Йой, санаа. За буудагчийн хугацаа 69-74. Буудагчийн хугацаа 69-74. За нэг процедуртай. Процедурууд нь болохоор тухайн дасгалын өнгөтлийн зөрчсөн эсвэл одоо энэ торгуулийн шугамн дээр зөрчлөх байдаг. Энэ торгуулийн шугам яах гэж байдгүй гэхээр та нар энэ төсөөс буудлага хийх гэж байдаг. Хэрвээ энэдээс гадна талд хөл гიშгээд буудлага хийх буудлага тодорхой шиг процедур гэдэг байхгүй. Онооны буудлын чинь таагаар. Тэгэхээр энэ дээр чинь гიშгэж буудаж болно. Хөл баг зэрэг цаана хүрээд буудлага хийх юм бол процедур. Түрүүн тэндээс металл баг буудтаа нэг баруун үл чинь гадаа гიშгэж байгаа буудлага. За тэгэхээр нэг процедур дээр буюу хасгаарууны торгуул бичигдсэн гэсэн үг. Би ч оноо авахгүй юм л дээ. За ер нь хэцүү дээ. За одоо ингээд цуг яваад байнуудаа шалгаад за өөрөөсөө байгаа нөхөө 1 2 3 4 5 бууцсан тийм үү? 5 бууцсны 2 өндөр оноо 2 альфа гэж аавал. Энэ торгуулийн байгаад энэ торгуулийн байны торгуулийн зураас руу орсон байна уу? Орсон байна. Орсон. Энэ учраас no shoot торгуулийн хасгаар хасгаар оноо тооцсон. Тэр энэ оноо аваагүй юм тий. За зорч. Би Оноо байгаа мó та. За таны авсан оноо альфа 14, Charlie 1, 2 Delta, 1 no shoot 4 процедур буюу торгуулийн үйлдэл 2 хийсэн те. Авсан хугацаа чинь 69-74, hit factor буюу таны үзүүлэлт 0.1000-ны 717. За хасаг руу ороогүй л одоо ямаа та. Буудагч үлнэ. Анхаар. Тосно. Аэропорт болоод хэсэг шалгаж аюулгүй болох. явж байгаа. Элдэн бодлого Бууны өшдөөш өгөхгүй. За замгал. За шалсмал хэлсэн бодлого гэрт. За бууны өшдөөш чиглэхгүй. буудагчийн хугацаа 53.98. 53.98. За 60-д ирэх арай. За. За байна да. Наалтаа аваад. Yes. Double alpha buddy. Буудагчийн хугацаа 53.98, 15 альфа, 1 Charlie, 2 miss, 1 процедур алдаатай тийм үү? За, буудагч гарын үсгэл. За, одоо манай буудагч нар буудахыг таад. Нусаараа одогтой байна. За, ихний буудагч гар. Хасагдахгүй байхыг хүсье. Би өрсөлдмөр байна. Хожигдсантайгаа угаасаа санал нийлж гинөө. За буудаж билнэ. За. Хаар. Бага шалгаад бага босгоод би машин шилжүүлсэн ба байж байгаа. За.
Ахаа. Double alpha, энэ амар гоё шүү. Double miss. Энэ хараагүй штэ. Alpha miss double no shoot. Alpha miss double no shoot. За энэ баг хараагүй буюу дээрэс нь одоо бууд хорлого хийгээгүй шүү. Дээрэс нэмээд процедур 1. За дээрэс нь буудлагын талбай дээр хараалаа юу хийсэн гэдэг дахиад процедур 1. Буудлагч хүн буудлагын талбай дээр хараалаа юу ёс бус үг Энэ төгссөн дууссан багцсан. тэр хамаагүй. Нэг жоноогүй. Авсан онооч нэ торгуулууд чи ингээд юу яагаад нөгөө нийт авсан онооч чинь даваад тэр нь юу очиж хасруу орчих гэсэн. Тэр талбай дээр хийсэн чинь би бага маш гэсэн чинь талбай дээр хараад юм хэрэгсэн хасах. Гэтэ үнэхээр чанга дүрмтэй байна. Тийм. За стейж номер 1. За 5-2-ийн хувьд бол хамгийн сүүлийн чинь буудалт гэсэн. 7 цаас 9 металл. 7 цаас 9 металл. Буучин болон нэг магазин энэ бокс дотор багтаж байр гэсэн баг хэвээр. Нэг буу аваад зэ. Аваад зэнэглээд буудалт байна гэсэн. Бага тус магазин дуусчлаа. Сум дуусчлаа. Сумчин дуусах байгаа юм. Оны чинь тэгээд нөгөө нэг дуусна. Дуусна гэж. Сумаа. Харин яг хөө. Өө тэгээ гэсник магазин өгч. Гэлцараа. Хондо таа. Өө. Үгүй. За буцаага. Боо өгөх юм уу? Бууц биш авахгүй шүү. Үгүй. Бууц хийж авахгүй. За. Яг уу. Одоо яг уу. Энэ нэгийг бодож. хожигдлаа. Болохгүй мод. Болохгүй юу? Харин буудалтай харин сум баг. Сум байхгүй. Харин тийм. Тэгээд тэгэхээр ингээд хожигч дууссан. харин би бол дуусах гэж хэлж чадахгүй. За. Гүйцээ томат нэглээ. Үгүй талбаас авч чадахгүй. Буудалтай дууссан шээ. Түл очиж бишгүй. Тэгж чадахгүй. За. Дуус. Тэжээ. Сум хүнж аваад чаа. За. Дууссан шээ. Онцгой сад. Шалсан хэлтэй бодлого гэрт.
За ямар ч гэсэн бас энэ бол үнэхээр авахаал самбаа шаарддаг юм тий. Жоохон нэг бодож шууд сум түүхээ. Тэг хэлгүй гас дос гээгүй гэдэг. Дуусч гээгүй чи яг өөрөө бодлоо. За hit factor 0.67. 0.67 нийт оноо юу? Авсан сайн хит factor чинь нийт авсан оноо болон хугацаач нь дундчлаа гаргаж ирсэн. Дагаар хэсэг. За бас дивжиж шүү. Тэ? Ямар ч юмыг хүн ингээд бас хичээгээд дахин давтаад байх юм бол сайжирч байгааг бүр ингээд та бүхэнд харууллаа. За ингээд мөнгөчм битүүрийн өнөөдрийн тулаан аюул сонирхолтой байлаа. Тэгээд ямар ч гэсэн буудлынхаа талбай дээр хэрэглэх ёстой ёс зүй, тамирчны ёс зүй ахад ирсэн аюул олон чадвар биднэрт хэрэгтэй гэдэг юм байна. Ай санамж хаана ямар байгаа үлдээсэн байх уу. Тэгээд бууга хянах уу, эсвэл нөө триггер дээр гараа тавьчаа тэрийг алхам хийхдээ гаргах ёстой юу. Тэгээ фронт дээр анхаарах ёстой мó, байн дээр анхаарах ёстой мó гэд аюул олон зүйлүүд ер нь зэрэг төвлөрөхийг шаарддаг юм байна. Тэгээд миний хувьд бол аюул дуртай байна. Хичээлмэр санагдчихээн. Тэгээд манай өрсөлдөгч мэн мөнхчин мэн сайхан бас зэрэгээс хаалгадж ирсэн болохоор амар лаг бууж пам гэж оноод яваад шүү дээ. Тэгээд аюул сэргэлэн байна. Тэгээд удахгүй оноо харъя. За 1-р байранд 221 117 оноогоор мөнгөчөн 100% гүйцэтгэлтэй. За сэсгээр болохоор авсан оноо 205 оноо. За тэгээд 9268 оноогоор чи хуваар өөрөөр хэлбэл мөнгөчингийн 92% та тэнцэж чинь гэсэн. Ялагчийн онооны 92% та тэнцэж чинь гэсэн. Ингээ 2 дугаар байранд орсон. Яасан юм. Ялагчийнхаа 92% та одоо гүйцэтгэл. Миний гүйцэтгэл нөө. За. Тэгэхээр та хоёрын хувьд бол 8%-ийн зөрүү байна. За нэгэндээ баярлалаа. Баярлалаа. Гүй баярлаа. Гүй чам баярлалаа. Чи мундаг юм аа. Гүй мундаг юм аа. Утгагүй үзье. За баяртай. За нэвтрүүлгийн дөрмийн дагуу шийтгэлээ биелүүлэхээр Brussels гэж газар ирсэн байна. Ямар шийтгэл байна гэж бодож байна юм. Хаалх болж идэх. Хоолоор даалгуулахгүй. Тэгэхээр ямар ч байсан л бидний гоё эрэг зүйлийг түгээх учраас хүн туслана. Тэгэхээр энэ дотор орж бид нэр хүн туслах боллаа. За тэгэхээр цэцгээ маань одоо шийдвэрлэлээ биелүүлэхээр энэ галдуугаанд хүрэлцэн ирсэн байна. Галдуугааны ажил бол мэдээж маш их байгаа. Тэгээд энд бол тусламж хэрэгтэй. Тэгэхээр бид нэр өнөөдөр энэ галдуугаанд цэцгээгээд туслах хүнээр өгнөө. Тэгээд амжилт хүсье. Сайн туслаарай. Угаач, арилгагч. Сайн байна уу? Хаг нааш бүх юм аа зөвлөөр. Юу вэ? Та ингээд нэг өдрийн бас нэг ажлыг хөнгөвчилж байгаа. За тэгвэл цэвэрлэгчдүүд нь шууд ард нь бэлэн байж байна. Эдрийг хэлэх. За яваа. За бэлэн үү. Шийтгэлээ хийж байна. Тэгээд Brussels ресторанынхаа галдууганы дутлах ажилтан болсон. Тэгээд өнөөдөр ачаал гайг байх шиг байна харьцангуй. Үсээс айгүй хол гарч ий. Аяг нэмэгдүүл яанаас гэж би бодож байна.
Гэтэ бас айгу happy байна те шийдвэрч ингээд инээж минэгээд те. Хүн ер нь яг ингээд хийж байгаа ажилдаа юм аз жаргалтай хийх хэрэгтэй. Тэгээд тэндээс аяа таа угааж байхдаа инээгээд те хөхрөөд айгу аз жаргалтай хийлээ. Хийж дуусгалаа. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээ оруулсан баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас миний урилгыг те бас дөнгөж эхэлж байгаа ч гэсэн бас хүндэтгэж миний урилгыг хүлээж авсан. Танд бас баярлалаа. За тэгэхээр одоо манай нэвтрүүлгийн зүгээс энэ бол ямарваа нэг бас спонсор биш шүү. Зүгээр би өөрөө идж үзээд аюу гоё чиглаад байхаар бас Валентин болж байна. Тэгэхээр Франц үс. За баярлалаа. Валентин шоколад авахгүй ч магадгүй. Тэгээд чиглаад өгчлөө. Тэгэхээр нэвтрүүлэлд оролцсон дахин баярлалаа. Тэгээд цаашдаа хийж бүтээж байгаа бүх сайн сайхан зүйл алж байгаа төсөө. Тэгээд залуу хүмүүс бид нэг нэгнээ дэмжиж, залуу хүмүүс бид нэг нэгнийгээ хайрлаж, хүндлэж тэгээд цаашдаа ир юм хүний замын зурт. Тэгэхээр цаашдаа зөндөө юм дээр бас юундээ зөндөө тус хүрэх болтугай. За баярлалаа. Гээ баярлалаа. Окей баярлалаа. Одоо шоколад өгсөн баярлалаа. Нэвтрүүлэгтээ уурч ажилласан баярлалаа. Өнөөдрийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарт та хэнийг оруулмаар байгаа, ямар спортоор хичээлмээр байгаагаа доор үлдээгээрэй. Илүү олон гэрэл асаахын тулд та ч гэсэн хувь нэмрээ оруулж шеэр хийгээрэй. Залуучууд бид нийгмээ эрүүлжүүлнэ.